Энэ удаагийн дугаараар сүүлийн 1 жилийн хугацаанд надад хамгийн хүчтэй нөлөөсөн хүн болох Дэвид Гоггинсийн Can't Hurt Me номыг та бүхэнд урангуулах болно. Гоггинс бол Америкийн нэгдсэн улсын зэвсэг түвшний 3 өөр салбарын хамгийн хүн сургалтуудыг амжилттай дүүргэсэн цорын ганц хүн. Тэр дундаа Navy SEAL бол дэлхийн хамгийн элит, хамгийн хатуу бэлтгэлтэй тусгай хүчний нэг. Гоггинс бидний сайн мэдих American Sniper киноны бодит баатар Крис Кайлтай нэг ангид бэлтгэл хийдэг байжээ. Гэхдээ тэр төрөлхийн сахилга баттай, хүчрхэг хүн байгаагүй. 20 гаруй наснда 136 кг хэмжээтэй, мөнгөгүй, биш үсэг тайлагдаагүй, шүн дөлөөр жоо мустгалын ажил хийдэг байсан. Амьдралын ёроол хүрсэн тэр хүн нэг өдөр өөрийгөө өөрчлөхөөр ирс шийдсэн. Өдгөө тэр 60 ба түүнээс дээш ультра марафон буюу хит хоолын уралдааныг дуусгаж, дэлхийн хамгийн хүнд гүйлтүүдийн нэг Badwater 135-д хидэд удаа оролцсон. Өдрийн температур 50 эмийг давдаг дээд байлад 217 км гүйж 2007 онд 3 дугаар байр эзэлжээ. Үгээр зогсохгүй 24 цагийн турникэн дээрх сунах дэлхийн рекордыг эвтгэр шийдэж 17 цагийн дотор 4030 удаа таталт хийсэн. Тэгэхээр Can't Hurt Me бол түүний амьдралын бодит түүх. Хүчирхийлэл, ядуурл, арьс өнгөөр ялварлан гадуурхалт, айдас, залхуурал, бүтлгүүрлийн дундаас хүн өөрийгөө хэрхэн шинээр бүтээж болдгийг өгүүлсэн ном. Энэ ном сүүлийн 1 жилийн турш миний ширээний ном байлаа. Шантарч байгаа, өөрийгөө өөрчлөхийг хүсэж байгаа, сэтгэлийн хаттай болохыг зорж буй хүмүүрд энэ удаагийн дугаараа зориулж байна. Монгол хэлээр хэвлэн нийлэх эрхийг нь авах гэж удаа дараалан хөөцөлдсөн ч авч чадаагүй ном учраас дуустал нүзээрэй. Ингээд 136 кг хэмжээтэй жоо муслагч хэрхэн дэлхийн хамгийн цусшгүйр босон түүхийг эхлүүлье. Юун төрөнд чи өөрийнхөө жинхэнэ дүр төрх, дотор ч нуугдж буй бодит хүч чадлыг мэдхүү. Мэддэг гэж боддог байж магадгүй. Гэтэ мэдэж байна гэдэг нь түүнийг үнэхээр мэдэрсэн гэсэн үг биш. Учир нь өөрийгөө бүтээхийн төлөө хичээхээс илүүтэй бүхнийг хүсэр хайж, хялбар замыг сонгох нь хайгуу амархан. Цаа зовлтгүй. Чи ганцаараа тийм биш. Дэлхийн айлч улсын, айлч хотод нүдэндээ цогоо алдаж, нүүрэндээ хуурамч баг зөөж, өөрийнхөө амьдралын төлөө хариуцлага хүлээхийн оронд бусдыг буруутгаж, өөрийгөө хизээж таньж мэдээгүй, зүгээр л оршдог сай хүн бий. Чи юугаа мэддэг юм гэж? Би мэднэ. Яагаад гэвэл би тийм усгуудыг хог нэгээр нь чарсан. Би өөрөө ч тэдний нэг нь байсан. Аргагүй дэ гэж боддог байсан. Би азгүй нэг юм. Эцгийн хүчрхийлэлд өсөж, багш нарт хаягдаж, сургуулаа дээрлэхүүлж, тоодоошгүй удаа нэгрээрээ дуудулж байсан. Надад мөнгөж байгаагүй. Тэтгэмжийн хоолоор гол зогоож, улсын үнгүй байранд амьдарч, сэтгэл зүйн гүн хямрал автсан. Би амьдралынхаа хамгийн доод зэгт хүрж, түнэр харахуд бүрээ автагдсан байлаа. Ёроолгүй далайн гүнүүд тасралтгүй татгацаар эцэст нь буцаж гарч ирэх ямар ч боломжгүй мэт болсон. Ийм амьдралаар удаан амьдрах тусам хүн орчин тойронд уусаж, хялбар сонголтыг дахин хийсээр өөрийгөө баг багаар алдаж эхэлдэг. Гэхдээ би нэг зүйлийг анзаарсан. Хүн өөрийгөө л хязгаарладаг. Өөрийгөө хязгаарлах нь хүний төрөлхийн рефлекс бөгөөд татах хүчний хууль шиг зайлшгүй үйлчилдэг. Бидний тарих яг ингэж л ажилдаг. Тиймээс би мотивац буюу төр зүрийн урам зоригт итгэдэггүй. Ямар ч уруу үг, хувь хүний өгшин ном чамайг аврахгүй. Тархины хэлхээ өөрчлөгдөхгүй. Цуцшгүй оюун санаа, тэсэр хатуучтай бие махбодтой болж чадахгүй бөгөөд чиний амьдрал дээрдэхгүй. Мотивацаар өөрчлөгдөж чадах хүн нэг ч үгүй. Гэхдээ амьдрал өөрөө азгүйд л байж болох ч. Тэр амьдрал өөрөө минийх. Би л босохгүй бол өөр хинч миний өмнөөс босчихгүй. Тиймээс би зориуд өвдөл рүү тэмүүлсэн. Өөрийгөө зовлон бэрхшээл донд оруулсан. Дэлхийн хамгийн арчаагүй ирээс дэлхийн хамгийн хүчрхэг ир болох хүртлээр өөрийгөө өөрчилсөн. Яаж л би өөрийгөө тэгж боддог. Чи надаас илүү сайхан гэр бүл төрж, одоо хангалуун амьдарч яж болно. Гэтэ би чам нэг зүйлийг хэлье. Чи хинч вэ? Чиний эцэг юу ч вэ? Чи хаана амьдарч ямар ажил хийж хэрэгчнээ мөнгөтэй байсан ч чи өөрийнхөө эрдүүл 40% ажиллаж байгаа. Тун харамсалтай. Чиний потенциал тиймхэн гэж юу? Чиний яаж дийлэх ёстой хамгийн том өрсөлдөгч бол чи өөрөө. Мэдрэмжэндээ удирдуулах болсон тэр мөчөөс эхлэн өмнө боломжгүй мэд санагддаг байсан бүх зүйл чинь чиний өмнө бүх хийж эхэлнэ. Чи амьдралыг хүчрхэг алхмаар туулж, ямар цаадыг даван гарах чадвартай болно. Одоо миний өгүүлэх амьдралын түүхээс чи өөрийнхөө жинхэнэ хүчийг олж аваасаа гэж би хүсэж байна. Тэг чадал чи өөрийгөө таньж, бодит амьдралтайгаа нүүр тулж, өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж сурна. Өвдөлтийг даван туулж, өмнө айдаг байсан зүйлсээ хайрлаж, бүтлгүүтлээс цухтаахын оронд түүнийг шимтэн хүлээ авч өөрийнхөө жинхэнэ хүч чадлыг гаргаж сурна. Хүн сурч мэдсэн зүйл, бий болгосон задал, бусдын туулсан түүхээр дамжуулан өөрийгөө өөрчилж чаддаг. Миний тайлбарлах алхмууд чамд амьд организм хувьсаа өөрчлөгддөг адил орчиндөө тасан зохицож,
саад бэрхшээлийг даван туулж, агуу зүйл бүтээж, эцэст нь сэтгэлийн жихэн амар амгаланд хүрэхэд туслана. Номын 1-р бүлгийг эхлүүлэхээс өмнө хамгийн сүүлд та хизээ эрүүл мэндийн өрчлөсөн үсэлд орсон бэ? Тэгвэл KFC болон нураа эрт илрүүлгийн төв хамтраад хотод өдөр бүр тоосчлт, агаарын бохирдол зэрэг өндөр эсэлттэй газар ажилладаг хот төвчлөлтийн үйлчлэгийн 400 ажилтныг нураагийн уушгины багц шинжилгээнд үн төлбөрөөр хамруулжээ. Энэхүү өнөөдрөөс өөрийгөө хайрлаг компанид ажиллана 3 дахь болж байгаа өгөөд өмнө нь ОБ-г болон тээврийн цагдаагийн албаа агчны зүрхний эрт илрүүлэгт хамруулж, цэцэрлэг сургуулийн багш нарыг эмэгтэйчүүдийн багц эрт илрүүлэгт хамруулжээ. Улаанбаатарчууд бид нар тамхи, хутаа, тоосчлгээд өдөр бүр уушгинд ачаалал авдаг. Тэгээд аль өнгөрсөн хойноо эмнэлэгт ханддаг. Тийм болохоор хүн ер нь эрүүл байхтаа шинжилгээ өгч хэвших гэдэг бол хамгийн зөв дадал юм шүү. Миний бодлоор монголчууд маань ажил гэд эмнэлэгт үзүүлэх цаг өөртөө гарахгүй явсаар нь байгаад ажлаараа олсон хамаг мөнгөө өвчин зовлондоо зарцуулаад байдаг юм санагддаг. Эрүүл мэнд гэдэг бол гэр бүлтэй зэрэгцэх хүний амьдралын чухал хэсэг. Ажил карьер бол хоёр тайш болно. Хамгийн гол нь хүн бүр эрүүл байгаасай. Хайртай хүнийхээ эрүүл мэндэд нь анхаардаг байгаасай. Өнөөдрөөс өөрийгөө хайрлая, уушгаа хайрлая. 1-р бүлэг. Гэр там, тэр чөтгөр. 1981 он Нью-Йорк мужийн Баффало хотын чинэлэг дүрэг. Энд хуульч юмч, бизнесмен, Америкийн хөлбөмбөгийн алдартай тамирчид амьдардаг байлаа. Бид ч бас гаднаас нь харахад төгс гэр бүл шиг харагддаг байсан. Аав ээж, ах бид дөрөв удалгын өрөөтэй. 2 давхар цагаан байшинд амьдарна. Арын ашаанд 1962 оны Rolls-Royce Silver Cloud, 1980 оны Mercedes-Benz 450 SLC, гудамжинд 1981 оны Chevrolet Corvette зогсон. Хүмүүс биднийг хараад ямар астай гэр бүл вэ гэж боддог байсан биз. Гэвч тэр байшин гэр биш, там байсан. Харин тэр тамийн чөтгөр нь миний аав түрүүний скогийн сойлоо. 1981 онд би 1-р ангид орсон. Хичээлээр нүдэн нээлттэй байх гэж арай хинтэсдэг байв. Би уг нь бус өргөж байгаагүй. Зүгээр л шүнжэн аавынхаа бизнест боос шиг ажилласныхаа эцэст унтаж амардаггүй байсан юм. Би энэ тамирын хичээлээр бус хүүхдтэй хамт хувцас солидгүй байлаа. Би биеэсээ ишрэхтэй биш. Би дөрөв хөрсөн шархаа хин нэгэнд харуулахыг хүсдэггүй байв. Тиймээс зуны айгам халундаж урт танцуудаа цамц, уртунд өмснө. 7-р ангид сурдаг ах маань шалгаагүй. Үндэ надаас хүн зодолдог байсан. Манай аав түрүүнээс Говинс Баффало хотын анхны Rolex тишүүрийн диско клубыг нээсэн хүн байлаа. Бизнес нь амжилт олж, удалгүй бүтэн барилга худалдаж аваад дээд давхарт нь бар хүртэл нээсэн. Гэхдээ тэр амжилтын үнцнийг хүүхдүүдэнд төлдөг байв. Өдөр бүр оройн 5 цагт ах бид хоёр ажил руугаа явна. 13 настай ах маань галтгоо ганцаараа хариуцаж, попкорн бэлтгэн, хот дог хийж, пицца шарна. Харин 6 настай би Rolex тишүүрийн гутлуудыг арьцмаараар нурж, шиврийг нь арилгаж, үйлчлүүлэгчд тараа өгдөг байлаа. Нэг ширхэг гутал алгуулал намайг юу хүлээж байгааг би сайн мэднэ. Аавын зодор. Оройн 6 цагийн орчимд ээж бит хоёрт хоол хийж өгнө. Амьдрал маань хэдий там байсан ч тэр бидэнд хэдхэн минутын турш боловч жирийн гэр бүл шиг мэдрэмж төрүүлэхийг хичээдэг байлаа. Шүн клуб хаахын өмнө ах бит хоёр өөрсдөөсөө бараг 2 дахин том шалны альчуур чирэн бүх шалыг угаана. 7 хоног бүр бид хэдэн мянган долларыг ууданд хийж гэртээ авч ярьдаг байсан. Гэвч тэр мөнгө манай гэр бүлийнх биш. Зөвхөн түрүүнээс гоогийн мөнгө. Ээжд өөрийн гэсэн юу ч байсангүй. Өөрийн нэр дээрх банкны дансч үгүй, картч үгүй. Касын тооцоо ганцхан центнер тутал аав түүний хайр найргүй зоддог байв. Тэр хоёр албан ёсоор гэрлээгүй байсан учраас ээжд хамтын үнчж байгаагүй. Түрүүнээс гоогийн ягаад түүнтэй гэрлээгүйг ээж тэр үед л баг багаар ойлгож эхэлсэн байх. Ээжийг зодуулж байхад би хамгаалах гэж оролддог байлаа. Гэвч аав чи хүүхдээ ийм тахаа болгож өсөж байгаа юм уу гэж хашгираад ээж бит хоёрыг зэрэг зодно. Тэр намайг ихвчлэн гараараа биш, бүсээрээ оруулгадаг байв. Гэхдээ бүсний үүдэлээс илүү аимшигтай зүйл байсан. Дараагийн цохилд хизээ эрхийг хүлээх. Яг тэр хүлээлт намайг өдөр бүр дотроос минь иддэг байлаа. Ээжээ өдөр бүр анд үлдэхийн төлөөх тэмцлээ. Аав түн дахин чи ямар ч үн цэнэгүй гэж хэлнэ. Үүнийг өдөр бүр сонссоор ээж сүлдээ өөрөө ч үнэхээр үн цэнэгүй хүмүүд итгэж эхэлсэн. Энэ амьдрал намайг 8 нас хүртэл үргэлжилсэн. Тэр хугацаанд ээж аавыг будаж алах талаар 1000 удаа төсөөлсөн байх. Гэхдээ 1000 удаа бууга тавьсан. Нэгэн шөнө ээж намайг сэрээгээд чи надтай хамт цутах уу эсвэл автагаа үлдэх үү гэж асуусан. Би огтхон ч хэрэлзээгүй. Хамаг хувцас хогийн харуудан чихэд ээжтэйгээ гэрээс гарсан. Харин ах маань автаа үлдэхэр шийдсэн. Магадгүй тэр ааваасаа хит их айж байсан байх. Магадгүй өөр амьдрал байдаг гэдэгт итгэж чадаагүй байх. Ээж бит хоёр хэдэн зуун километрийн зайтай Индиана мужийн
Бразил хэмээх жижигхэн хотод ирж амьдралаа шинээр эхлүүллээ. Бид түрүүнээсээс зугтаж чадсан. Гэтэ түүний бидэнд үлдээсэн шархнаас зугтаж чадаагүй. 3 дугаар ангид ороход би бараг бичиг үсэг тайлагтаагүй. Энгийн үйлбэрч уншиж чаддаггүй байлаа. Дээрээс нь маш хүнд ирдэг учраас бусдын өмнө гарахаараа ихний үгэж хэлж чаддаггүй байв. Би сургуультай цорын ганц хар айс түүхэд. Дээрээс нь ангийнхаа хамгийн муу сурлагатай. Надад ямар хэцүү байсныг төсөөлөхөд амар эзээ. Тэр үе стрессийн улмаас өсмөн унаж хар айсан дээр минь цагаан толб гарч эхэлсэн. Иймч намайг ADHD буюу анхаарал дутмагших, хэд хөдөлгөөнд хиймхтэй гэж оншилсан. Гэтэ асуудал нь би тэнэгтэй байгаагүй. Миний тэрх олон жилийн хүчирхийлэл, айдас, нойргуудлын дунд амьд үлгийн төлөө тэмцэж байсан юм. Хүүхэд байнга айдастай орчинд амьдрах үед тархин сурах, унших, тогтоох, төвлөрөхөд бус дараагийн аюул хаанаас ирэхийг мэдгэд бүх хүчээ зарцуулдаг. Ийм токсик стресс нь хүүхдийн хэл яриа, ой санамж, анхаарал төвлөрөл, суралцах болон нийгэмшиг шадарт асар их хоргон нөлөөлжүүлдэг. Сулаагаар бага наснда гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд насан туршид архит амьтны хамааралтай болох, тархлах, зүрх судасны өвчин болон хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг. Тэрч бүхэл гэмт хэрэг үйлдэх магадлал нь 53%-аар, насан туршид бусдын эсрэг хүчирхийлэл үйлдэх магадлал нь 38%-аар өндөр болдог байна. Өөрөөр хэлбэл хүүхдийг зодсон тэр мөчөд хүчирхийлэл дуустдаггүй. Тэр зөвхөн тархинд нь, өөрийн үнэлэх үнэлэмжинд нь цаашдын амьдралтаа гаргах сонголт бүрд нь үлддэг. Аав нэг удаа ээжэд чи хүүхдэд танхаа хүн болгож өсгөж байна гэж хэлсэн. Гэж намайг уур хилэнтэй, айдастай, өөртөө итгэлийн хүүхэд болгосон хүн нь ээж биш байлаа. Тэр хүн бол түрүүнээс Гогинс өөрөө байсан. Сорилт номер 1. Өвдөлтөө жагсаа. Хинч бас амьдралынхаа айл нэг үед хүн нөхцөлтэй нүр тулдаг. Харин чиний хувьд тэр нь юу вэ? Яг одоо чамайг юу зовоож байна? Хүчирхийлэл үү, дээрлэхэл үү, айдас, дарамт, гадуурхал уу? Эсвэл өөрийн чинь айдас, залхуурал, муу зурчлал уу? Чиний өсөлт хөгжилд амжилтад яг юу саад болж байна? Ажил дээр чинь хин нэгэн чамайг дорд үзэж байна уу? Чамд бусдын ял боломж олохгүй байна уу? Эсвэл чи өөрийгөө бүтлгүүдээс айсандаа боломжоос гурч байна уу? Одоо тэмдэглэлийн дэвтэр гаргаж ир. Байхгүй бол гар утас, компьютер дээр бичсэн ч болно. Тэгэд өөрийнхөө нөхцөл байдлыг ямар ч гойж заслахгүйгээр өөрийгөө ч бусдыг ч хуурлаггүйгээр бич. Тэгээд амьдралаа туулсан болоо одоо туулж байгаа бүх хүн зүйлсээ чагсааж бич. Яагаад юм болсон? Хин буруутай? Яаж шийдэх тухай одоохондоо бодох хэрэггүй. Зүгээр л бич. Гой засах хэрэггүй, багсаж харах хэрэггүй, өөрөөсөө нуух хэрэггүй. Энэ сорилтыг хагас тутаа хийж болохгүй. Би чамд олон жилийн турш нууж авсан амьдралынхаа хамгийн хар бараан хэсгийг ярьж өглөө. Одоо чи ч гэсэн өөрийнхөө өмнө үнж байх хэрэгтэй. Өвдөлтөө нэр үг. Түүнийг үгээр илэрхийл. Хэлбэр төрсдөө болгож нүднийхээ өмнө гаргаж ир. Учир нь нэрлэж чадаагүй өвдөлт чамааг удирддаг. Харин нүүр тулж хүлээн зөвшөөрсөн өвдөлтөөсөө чи хүч авч чадна. Чиний түүх, шарах, уналт, шалтгаан бүр нэг үйлбэрт хүрэх ёстой. Миний амьдрал энэвэр дуусахгүй. Эдгээр шалтгаан чинь чамайг дотроос ч асах түлш болно. Энэ амархан байхгүй. Гэхдээ чи өнөөдөр өөрөөсөө зугтахын оронд өөртөө нүүр тулж чадвал нэг алхам урагшилсан гэсэн үг. 2 дугаар бүлэг. Үнэ үргэлж хэцүү. 10 дугаар ангид North Central High School руу шилжиж орсон. Би дог харагдмаар байсан. Хип-хоп стилээр хувцлаж, өвдөг хүрлээ жинзээ доошлуулсан. Би өөрийгөө өөрчилсөн гэж бодсон. Гэхдээ жинхэнэ утгаараа өөрчлөгдөхөд маш их хэмжээний хичээл зүтгэл хэрэгтэйг би мэдээгүй. Хичээл зүтгэл гаргаж үзээгүй болохоор хичээл номооч ойлгохгүй хിവэрэлаа. Хуулгатай гарамгай. Шалгалт болгон нэрэл хуулж арах залдаг байв. Нэгэн шүн зам даган гэртээ харж байтал хажуугаар өнгөрсөн ачааны машин цонхоо буулгаад муу нийгэр гэж над руу ойрлов. Тэр машин уулзар дээр зогсоод дотроос нь 2 хүн буу барин бууж ирээд над руу буугаад булгаад "Новш минь чи энд юу хийж байгаа юм?" гэж шаарлав. Миний биеэр шар ус арзааж байсан ч би цогцсончгүй, нуугцсанчгүй. Хэсэг байж байгаа тэр хоёр машинтаа суугаад яв. Нийгэр гэж дуудсан анхны удаа биш ээ. Нэг удаа цагаан арьс тэмхтэн найстайгаа түргэн олны газар сууж байтал аав нь орж ирээд дахиж нийгэртэй ам суугаад үзэгдэрэй гэж хэлээд охин аваад явсан. Өөр нэг өдөр сургууль дээрээ дэвтрээ нээтэл намайг дүүжилсэн зураг зурж хажууд нь чамайг ална гэж бичсэн байв. Тухайн үед Индиана мужийн тэр хэсэгт арьс өнгөөр ялварлан гадуурх үзэл хүчтэй байлаа. KKK бүлэглэл манай сургуулиас ердөө 15 минутын зайд үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд тэдний гэр бүлээс гаралтай хүүхдүүд ч манай сургууль сурдаг байв.
Дэвтэр дээр минь хийм бичсэнийг би мэдээгүй. Тиймээс дотор хуримтлагдсан айдас, уур бухимдлаа хаашаач гаргаж чадахгүй байлаа. Надад ирээдүйн тухай тодорхой төсөөл байсангүй. Ганцхан мөрөөдлийн тооцол. Би агаарын хүчинд хийсийг хүсдэг байсан. Гиш мөрөөдөхний хэрэг. Тэр мөрөөдөлдөө тэнцвхэн болох өөр хэрэг. Намайг бодит байдлаар нүүр тулахад хүргэсэн хоёр үйл явдал дараалан тохиов. Эхнийх нь ASVAB буюу Америкийн нэгдсэн улсын зэвсэг түвшинд хэлсэгчдийн мэдлэг суралцах чадварыг шалгадаг шалгалтад унсан явдал байлаа. Би өрдөө аль бусдаас хуулж тэнцэнэ гэж бодсон. Гэвч суудлаа суусны дараа шалгуулагч бүр өөр асуултыг мэдэв. 99 оноос би ердөө 20 он авсан. 2 дахь цохил 11-р ангийн зуны амралтаар ирсэн. Гэрч сургуулаас загтал иржээ. Хичээлийнхаа 4-1-ийг тасалсан. Дундаж дүн маань D. Энэ хэвээр үргэлжилбэл ахлах сургуулаа төгсөж чадахгүй гэж бичсэн байв. Ээж тэр зэхлийг уншаад намайг загинсангүй. Зүгээр л надад өгсөн. Түүний харсан уур байгаагүй. Тэр зүгээр л ядарсан байсан. Би захлаа барьсаар Майкл Жордан болон агаарын хүчний постероор дүүрсэн өрөөнд орлоо. Хан дээр миний хоёр мөрөөдөл өлгөөтэй байв. Гэхдээ аль аль нь надаас улам холдоодож байлаа. Тэр шүнд би усанд орсныхоо дараа толлийнхоо өмнө удаан зогсов. Толинд харагдах хүн надад таалагдсангүй. Тэн зориггүй, сахилга утгүй. Бусдын нүр тоглосон ирээдүг өөрийн гараар сүйтгэж бүнийг нь зогсож байлаа. Би анх удаа өөрийгөө харахтаа болов. Чи угаасаа хэцүү амьдрал туулсан шүү дээ гэж өөрийгөө өрөвдсөнгүй. Бусдын буруу гэж шалтгаалт хоочсонгүй. Бодит байдалтайгаа нүр тулах цаг ирлээ. Би толинд харагдах өөртөө хандаж. Ой Дэвид, чамшиг арчаагүй юмыг агаарын хүч авна гэж бодож гин үү? Чи бол тийг новш. 3 дугаар ангийн хүүхдээ боловсролтой эргүүн новш үстэй. Тагаа яриагаа бас бол. Тийм байж яаж амжилтанд хүрэхээ? Бүх зүйл чамаас өөрөөс ч болсон. Хин чамайг аврахгүй. Чи өөрөө л өөрчлөгдөх ёстой. Ингэж хэлж дуусахад надаас уур бусалж, би минь шатах шиг болсон. Өөрийгөө загнаж дуустал толгой нүрсв бүрээс бөмбөг шиг хүс хамар дагаа урсаж, шалан дээр туссан. Би өөрийгөө өөр хүн мэт харсан. Тэр шүн би амьдралд анх удаа өөрийн үнтэйг нүүр тулсан. Үүнээс толь миний хувьд жирийн нэгэн толь байха болсон. Хариуцлагын толь болсон. Амьдралынхаа аль чатанд явааг, хүссэн үнээсээ хэр хол байгааг тэр толь надад харуулдаг байв. Жишээ нь ажлаас олж өөрийгөө сорих гэж байгаа үед, хизүү хаслын дараа таргалчихсан бол бэртэл гэмтэл саад бэрхшээлийг давах гэж байгаа үед, ямар ч зориггүй амьдарч цаг хугацааг хийдэмээ өнгөрөж байгаагаа анзаарсан үед, тэр үед мэдрэгдэх сөрөг мэдрэмж бол өөрчлөгдөх юм гэсэн сэтгэлийн нудлага байдаг. Гэхдээ өөрчлөгдөх амархан биш. Харин би яаж өөрчлөгдсөн бэ гэвэл би өөртөө тойруулж хэлээгүй. Бага байлыг байгаагаар нь шулуун шудраг хэлсэн. Дэвид, чи хичээлээ олигтой хийхгүй байгаа юм биш үү? Би зөөлөө өөртөө хандаагүй. E-books хэсгээ хугацаанд сэтгэл тайвшруулж болох ч амьдралыг ч өөрчлөхгүй. Харин чи бол эргүү, мулгун, тэнэг, даг зэжэлсэн. Амьдрал чинь сүрлээ, үхлээ хичээ гэж бас хэлсэн. Толинд харагдах чи тарган юм бол 2 кг хас энтер гэж хэлж болохгүй. Чи бол бүдүүн хаа. Чамаа хинч тоохгүй гэж шударгаар хэл. Толь үнэн байхад яагаад өөрийгөө хуурч мэхлэх гэж. Тарган юм бол тарган гэдгийг өөрчлөх нь чухал. Тарган байлаа гэд юунд ширэггүйгээр барахгүй, эрүүл мэндэд ч хүртэл мөө. Үхлээ дургүй ажилла 30 жил хийж байгаа чинь чи хулчгаар учраас. Юрдэл тэр төд хийзвэл. Имээс өөртөө үннээ хэл. Хинч хатуу үннийг сонсохыг хүсдэггүй. Хувь хүмүүс ч тэр нийгэм өөрөө ч тэр сонсох ёстой үнээс зүгтж чигээ таагалдаг. Хэрэг чиний амьдрал сүрч байгаа бол тэр нийгмийн тогтолцоо эсвэл ялварлан гадуурлаас болоогүй. Чиний боломжийг хин нэгэн булааж баг цалиа олж түрээсээ түж дийлэхгүй байгаа нь арчлалын буруу биш. Хараал эзэн ерхийлэгч нь буруу биш. Цагаач, еврей, эмэгтэй, ижил үстэн болохоор ч биш. Чамаас өөрөөс ч болж байгаа юм. Тим зүйлсээс болж амьдрал бүтэхгүй байна гэж бодож байгаа бол би чамд хэлж өгье. Бусны хийсэн буруу чиний буруу биш. Харин тэр шарах чиний үлдсэн амьдралыг удирдах хэсгэд чи өөрөө л хариуцлага хүлээнэ. Толны өмнө зогсны маргааш өглөө би өрөөгөө зэгцэлж, цамцаа өмдөн дотроо хийж бүсээ бүслэв. Шинэ үйлрэл эхлэхэд хуучин найзын хүрээлэлсээ холтлоо. Бусдад таалагдах гэж догдвор хэсэг нь цагийн гарц гэдгийг би ойлгосон юм. Төгс ангита миний амьдралд 3 зүйл үлдэв. Сагсан бөмбөг, биеийн бэлтгэл, хичээл. Өглөө 5 цагт босож бэлтгэлийгээ сургуультай явна. Оройн гольфын талбай хажуугаар гүйдэг болов. Нэг өөр амьдрал анх удаа 20 км гүйгээр гарлаа. Гүүсээр байгаа нөгөө хоёр хүн буудуулгасан уулзарт ойртож ирэв. Айдас тэр дороо эргэн ирсэн. Би замынхаа дундаас буцаж бараг 800 м гүйлээ. Гэтэл дотроос нэгэн дуу буц гэж хэлв. Би дахин эргэж өнөөх уулзарлыг үүрсэн.
Зүрх амар гарах мэт хүчтэй цохилж байсан ч би зогсоогүй. Юу босныг бараг сандгүй. Нийгэм итгэл би уулзрыг өнгөрчихсөн байлаа. Тэр бүчд олон жил тээсэн айдсын нэг хэсэг биес минь гарсан мэт санагдсан. Үүнээс хойш би зориуд өөртөө таагүй зүйлсийг хийдэг болсон. Бороо орол гүүгээр гарan засварл гутлаа өмснө. Ядарсан үедээ ч хийх ёстой ажлаа хийн. Гэтэ миний хувьд хамгийн хүн сорилт нь биеийн бэлтгэл биш, хичээл байлаа. ASVA-бид 2 дахь удаага унсны дараа ээж намайг үнэхээр агаарын хүчинд илсхийг хүсэж байгааг ойлгож гэрийн багш хөлсөлж өгсөн. Тэр багш надад тохирох зураг гаргыг олж өгсөн. Би нэг уншаа тогтоодгүй. Тиймээс сурах бичгийн агуулгыг дэвтэр дээр бүтнээр нь хуулж бичдэг болов. Нэг удаа бичиж тогтоохгүй бол дахин бичнэ. Дахиад тогтоохгүй бол 3 дахь удаага бичнэ. Уншина, бичнэ, цээжлэнэ. Тэгээ санах хүртлээр давтна. Гэрийн багш 1 цаг хичээл заавал би дараа нь 6 цаг сууж давтдаг байлаа. Ингэж хагас жилийн дотор миний унших бичих чадвар 4-р ангийн түвшнээс 11-р ангийн түвшинд хүрсэн. Тэгээд эцэст нь 3 дахь орлогоор би шалгалтанд арай хийн тэнцэв. Ахлах сургуулаа төгсөх үедээ би нэг чухал зүйлийг ойлгосон байлаа. Өөртөө итгэл гэдэг бол төрөлхийн авьяас биш. Гэр бүлээс өвлөж авдаг зүйл ч биш. Харин өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх бүрд баг багаар бий болдог зүйл юм. Хүн өөрийнхөө одоогийн байдлыг ямар ч шалтгаангүй хүлээн зөвшөөрч чадвал дараагийн алхам нь тодорхой болж эхэлдэг. Өөртөө нүүр тулна гэдэг өөрийгөө үзэн ядахыг хэлэхгүй. Өөртөө худал хэлэхээ болохыг хэлнэ. Сорилт номер 2. Толин доторх өөртөө нүүр тулах. Одоо толинд харагдаж буй жинхэнэ өөртөө нүүр тулах цаг ирлээ. Энэ бол өөрийгөө хайрлах, өөртөө сайхан үгсэлж сэтгэлээ тасгал биш. Эго хайж өөрийгөө жинхнээс өөрчлөх ихний алхам юм. Тэгэхээр наадаг цаас үзэг гаргаж ирээд өөрийнхөө сул тал, айдас, мөрөөдөл болон зориг бүрийн нийгмээр нь бич. Тэгээд өдөр бүр хардаг толиндоо наа. Өөртөө тойруулж, зөөлрүүлж хэлэх хэрэггүй. Хичээлдээ муу мэдлэг муутай юм бол чи өвхлээ сууж хичээллэх хэрэгтэй. Яагаад гэвэл чи тэнэг гэж бич. Хит таргалсан юм бол чи бол новшийн бүдүүн гахаа. Үүнийг хүлээн зөвшөөрөд шингээ хас гэж бич. Өөрийгөө хуурах хэрэггүй. Толинд харагдаж байгаа хүн тарган бол тарган, залхуу бол залхуу, хулчгар бол хулчгар. Үнийг хүлээн зөвшөөрөхгүй чи хизээч өөрчлөгдөхгүй. Гэтэ зөвхөн өөрийгөө хараа зогсохгүй. Зорилгоо жижиг алтмуудад хуваа. 20 кг хасах шаардлагатай бол шууд 20 кг гэж бичих хэрэггүй. Эхлээд энэ 7 хоногт 1 кг хас. Үүнийг биелүүлснийхаа дараа цаасаа хуулж аваад дараагийн 1 кг-ыг хас гэж бичээд дахин наа. Ингэж эцсийн зорилготой хүрэх хүртлээр алхам бүрийг давт. Ажил солих, бизнес эхлүүлэх, хичээлээ сайжруулах, 5 эсвэл 10 км гүйх зэрэг ямар ч зорилго байсан ялгаагүй. Зорилгоо жижиг алтмуудад хуваа. Өдөр бүр тойлж амд яг одоо ямар хүн байгааг чинь харуулна. Харцаа бүү буурал, шалдаг бүүд олж өөрийгөө өрөвдөхөө боль. Бага новшин үннээ хүлээн зөвшөөр. Тэгээд өөрчлөхийн тулд үгтлээ хичээ. Цааш үргэлжлүүлэхээс өмнө энэ удаагийн дугаарыг Deng Pharma-гийн Creme Magnesium тусалцаатайгаар та бүхэнд хүргэж байна. Creme Magnesium бол булчин болон тархины амин тижэл бөгөөд кератин болон магний хослсон бүтээгдэхүүн байгаа юм. Энэ нь таны биеийн энерги үүсэлтийг нэмэгдүүлж, ядарч суллахыг бууруулна. Кератин бол хамгийн их судлагдсан амин нэмүүдийн нэг. Дэлхийд даяар олон ч төрлийн үйлдвэрүүд байдаг бол тэр дундаа хамгийн чанартай нь яах аргагүй герман үйлдвэр. Германд дэдэг цорын ганц зөвшөөрөгдөж патентлагдсан Crevitalis-аас Creme Magnesium хийсэн бөгөөд энэ нь 99.9% цэвэршилтэй байдаг. Тэгэхээр хүний биеийн дотор маш сайн усна гэсэн үг. Кератин болон магний бол өдөр тутмын хэрэглээ учраас өөрийн бие дотор юу оруулж байгаагаа заавал шалгаж байгаарай. Зарим кератинууд хэдэн үеийн цэвэршилтэй гэдэгч бичээгүй байдаг учраас сонгохдоо боломжлоорой. Энэ нь цаашлаад хүний биеийн дотор яаж шингэж байгаа илтгэдэг маш чухал үзүүлэлт юм шүү. Тархи болон булчингаа дэмжих хүсвэл Creme Magnesium-ыг сонгоорой. Танд хамгийн орхон эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа шүү. 3 дугаар бүлэг. Боломжгүй даалгавар. 24 настайдаа би 135 кг жинтэй байлаа. Шүнжин ресторан, имлэг, дэлгүүрүүдээр явж жом харах устгана. Хархуу галтгооны буланд хорцсож, наалдамхай хавханд үгсэн шавжнуудыг түүж хаяна. Ажил дуусгас машиндаа суугаад пончик, шоколадтай шейк авч идэнэ. Гэртээ очоод дахин асар их хэмжээний өглөөний хоол цохино. Холоодоо дүртэл идээд хөшгөө хааж, зурагтны өмнө хөдөлгөөнгүй өвтдөг байлаа. Би мөнгөгүй, өрөнд орсон. Гэр бүлийн харилцаа маань сүрч байсан. Гэхдээ бусдад юу ч олоогүй мэд дүр хэсгэн. Үнэндээ би өөрийнхөө амьдралыг аль хэдийн тавьж явуулчихсан байв. Өмнө нь би цэргийн мөрөөлөөсөө цогцсон. Өөрийнхөө айдсыг хүлээн зөвшөөрөх оронд эрүүл мэнд, нөхцөл байдал, бусд хүмүүсийг шалдаг болгосон. Гэхдээ бодит нь ганцхан. Би айсан учраас бууж өгсөн. Тэр айцаа хүлээн зөвшөөрөхгүй явсаар 4 жилийн дотор 80 кг-аас 135 кг боллоо таралсан байлаа.
Би өөрийгөө үзэн яддаг байсан. Гэхдээ өөрчлөөсөө илүү идэж, унтаж, марцсан дүр үзүүлэх нь амархан байв. 4 жилийн өмнө би Америкийн нэгдсэн улсын агаарын хүчинд хэлсэн. Миний зорилго жирийн цэрэг болох биш байлаа. Би онгоцны осол, байлдааны бүсээс хүмүүсийг авардаг элит тусгай хүчин болох парарескивийн дайчин болохыг хүссэн. Гэхдээ надад нэг том асуудал байсан. Би уснаас айдаг байлаа. Сургалтын үеэр усан сангийн ёроолоор алхаж, гар хүлээ ашигладаггүй хөвж, амьсгалаа төвжин, багш нарын усанд ороход арилтыг тэсэх ёстой байв. Бусдын хувьд ердийн дасгал байсан зүйл миний хувьд үхэлтэй нүүр тулах мэт санагдана. Гэсэн ч би дэссээр хамгийн хүнд тусан бэлтгэлүүдийн нэгийг арай хинд авсан. Гэтэл маргааш өглөө нэмчээ үйлслэгээр намайг sickle cell trait буюу хадуур хэлбэрийн улаан эсний удамшлын шинжтэй болохыг тогтоов. Энэ өвчин гэсэн үг биш. Гэхдээ зүрхний цохилт өндөрсөн үед харуулж болцсошгүй тул сургалтаа үргэлжлүүлэх хэсгийг надаар өөрөөр минь шийдвэрлэхэр болжээ. Би хүссэн бол үргэлжлүүлж болох байсан. Тэгээд би уснаас айж байгаагаа хүлээн зөвшөөрөхийн оронд эрүүл мэндэд шалтгаан болгож парарескивийн сургалтаас татгалцсан бичигт гарын үсэг зурв. Би өөртөө энэ бол аюулгүй байдлын төлөө гаргасан зөв шийдвэр гэж хэлсэн. Гэтэ үнэн эрэхтэй би айсан. Би өвчний улмаас биш. Айцаасаа болж бууж өгсөн. Үүний дараа намайг агаарын хүчний TACP буюу тактикийн агаарын удирдлагын ангид шилжүүлв. Би тэнд 4 жил албааж тусгай ажиллагааны ангиудтай хамтран ажилласан. Гаднаас харахад би цэргийн хүн болсон байлаа. Гэтэ дотроо парарескивийн сургалтаас зүгтсэн тэр мөчөө мартаагүй. Би тэр ялглаа хүлээн зөвшөөрөхийн оронд дотроо буулж орхисон юм. Цэргээс халагдсны дараа миний амьдрал хурдстаа уруудаж эхлэв. 24 настайдаа би 135 кг хэмжээтэй болсон. 4 жилийн өмнө би 80 кг хэмжээтэй агаарын хүчний цэрэг байсан. Одоо 135 кг хэмжээтэй жомны араас мөлхдөг, мөрөөлөөсөө зүгтсэн новш болжээ. Нэгэн шөнө ажилласаа ирээд угаалгын өрөөнд орлоо. Толин гаргад өмнө минь танихгүй хүн зогсож байв. Арьс нь унжсан, гидсэн товоосон, амьсгаатсан, нүдэндээ ямар ч галгүй нэгэн. Гэтэл би толиноос харцаа бууруулж, галтуугаар орон үлдэгдэл хоолоо идээд зургатаасаа. Тэр өрөө Navy SEAL-ийн сургалтын тусгай нэвтрүүлэг гарч байлаа. Эсэн дээр хэвтэж шавар тутгалсан залуус. Үүдэн далаа бие тэрч суусан ирчүүд. Нойргүй, даарч хөрсөн. Бүх биеийн шархацсан ч босч ирээ дахин гүйж буй хүмүүс. Тэдний өмнө багшин зогсоод эдгээр залуус бол эгэлж ирийн байдлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс. Бусдын боломжгүй гэж боддог зүйлийг хийгээр ирсэн ирчүүд гэж хэлв. Тэр үг надад шууд хандаж байгаа мэт санагдсан. Дасгалжуулагч нар тэднийг зовоож, нухчин дарж, буужхийг шаардж байлаа. Гэхдээ тэд босоод л байв. Тэд надаас илүү төрсөн хүмүүс биш. Тэд ч бас өвдөж байсан. Айж байсан. Ядарч байсан. Ганц ялгаан тэд зогтаагүй. Нэвтрүүлэг дуусмагц би дахин угаалгын өрөөнд орж толны өмнө зогсов. 135 кг хэмжээтэй жом устгадаг. Өөрийнхөө амьдралыг сүйтгэсэн новш над руу ширтэж байлаа. Би өөртөө хэлсэн. Чи энэ чигээрээ үхэх гэж байна. Чи новшийн бүдүүн гахаа болцоход мөрөөдлийнхөө тугаа ярих ч хэрэггүй. Амьдралаа өөрчлөхийг хүсэж байгаа бол амаа хаймгаад ажилдаа ор. Маргааш би Navy SEAL-ийн эсвэлэгчд рүү нэг захаас нөгөө зах хүртэл бүгд рүү нуцтаж эхлэв. Нэг газар татгалзана. Дараагийн газар татгалзана. Миний нас, өмнөх цэргийн түүх, жин, биеийн байдал гэд авахгүй байх шалтгаан хангалттай байв. Гэтэ би залгасаар л байсан. Эцэст нь Шаржо гэх нэгийн эсвэлэгч надтай уулзахаар болов. Тэр намайг хараад цочирдсан. Миний чинь 135 кг. Харин Navy SEAL-ийн сургалтанд орохын тулд дээд тал нь 87 кг байх ёстой. Дээрээс нь тухайн эсэлтийн хөтөлбөр 3 сарын дараа хаагдах гэж байлаа. Өөрөөр хэлбэл би 3 сарын дотор 48 кг хасах ёстой болов. Шаржо жингийн хүснэгт рүү заагаад чи үүнд багтах ёстой гэж хэлв. Түүний харснаас боломжгүй гэж бодож байгаа нь харагдаж байлаа. Би өөрөө ч боломжгүй гэдгийг мэдэж байсан. Гэхдээ энэ удаа боломжгүй гэдэг үгийг зогтох шалтгаан болохгүй гэж шийдсэн. Тэр өөр ажлынхаа сүүлчийн дуудлагад очив. Рестораны галтгооны доороос жооноо сүргээрээ гарч ирэхэд би шалан дээр мүлгэж, хорцсон, хогон дундаас үхсэн шавьчнуудыг түүжээлээ. Гинэд би өөрийнхөө амьдралыг гаднаас нь харсан. Энэ миний үлдсэн амьдрал гэж үү? 20-30 жилийн дараач жомны араас мүлгсээр ах уу? Би багжаа өрхөд гарав. Гэртээ очиж хувцас сольж гүүгээр гарлаа. Би тэр өдөр 400 м ч гүйж чадаагүй. Зүрх цээжнээс гарах гэж байгаа мэт цохилж, уушиг шатаж, хөл салганав. Би алхаж эхлээд удалгүй бууж өглөө. Гэртээ буцаж ирээ боднэр сун уйлав. 3 сарын дотор 48 кг хасах ёстой хүн 400 м ч гүйж чадсангүй. Бодис байдал нүрэлэн минь алхтав. Гэтэ энэ удаа би зарим идэж, зургт үзээд мэдрэмжэндээ дарагдаагүй.
Би Рокигийн бэлтгэлийн хэсгүүдийг дахин үзэв. Рокки унаад босно. Дахин цохиулна. Дахин босно. Тэр ялан гэдэгтээ итгэлтэй байсан учраас босцсонгүй. Босоос өөр сонголтгүй учраас боссон. Би гутлаа дахин өмсөд гадагш шаарлаа. Энэ удаа 1 майл буюу 1.6 км-гүй өвдөлт хийвэрээ амьсгаад авчтана. Гэтэ би өмнөхөөсөө 4 дахин хол явсан байв. Тэр мөчд би нэг чухал зүйлийг ойлгосон. Би мэдэрч буй хязгаар бол жинхэнэ хязгаар биш. 400 м дээр би намайг зогсож тушаасан. Гэтэ хэсэг амарч бодлоо өөрчлөөд дахин гарахад би 1.6 км гүйж чадсан. Миний бие дуусаагүй ээжээ. Зүгээр л тархи маань өвдөлтөөс зогтохыг хүссэн юм. Тэр өдрөөс миний амьдрал бүхэлдээ бэлтгэл болж хувирв. Өглөө 4:30-д босно. 2 цаг ASVAB-гийн шалгалтнаа бэлдэнэ. Дараа нь дугуйж ээж, усан сэлж, гүүж, сунааж, гидсийн татал төрнийг хийн. Өдрийн турш маш бага хоол идэнэ. Оройн шавж устгах ажилдаа явна. Ажлаасаа ирээд дахин дугуйж ийн. Унтах эдгээр цаг үлдэнэ. Маргааш бүгдийг нь эхнээс нь давтана. Би эхний 7 хоногт 11 кг асав. Нэг өдөр турник дээр тавьсан тоондоо нэг л давтал дутуу хийсэн байлаа. Ердөө нэг. Хинч мэдэхгүй. Надаас өөр хинч тоолоогүй. Гэтэ би өөрийгөө мэдэж байсан. Тиймээс дутуу нэгийг нөхөх гэж буцаж очоод 250 удаа хийв. Учир нь би өөртөө нэг ч удаа бултах боломж өгвөл хуучин хүн манд буцаад гарч ирнэ гэдгийг мэдэж байлаа. Тэр хуучин хүн үргэлж ойрхон байсан. Өнөөдөр амраа. Хүлч нь өвдөж штэ. Чи хангалттай хийлээ. Маргааш нөгөж болно. Тэр дуу хоолой өдөр бүр намайг буцаан татна. Харин би түүний өдөөс зориуд хамгийн хэцүү сонголтыг хийж байлаа. Би өвдлөөс гадна амьдралын бусад хэсэгч сүрч байв. Гэрэлт маань салж унахад ойртсон. Ямар нэгэн гайхамшиг тохиогоод би Navy Seal-д орсон ч ихнэр намайг дагаж явахгүй гэж хэлсэн. Хэд их бэлтгэл хийгээд заримдаа депрессэнд ордог байлаа. Зарим өглөө жин дээр гарахад ганц грамм хасаагүй байна. Тэр үед энэ бүхэн дэмий юм шүү. 3 сарын дотор 48 кг асах үнэхээр боломжтой юу? Би дахиад бүтлгүүтэх гэж байгаа юм шүү. Гэсэн зөвхөн сөрөг бодлууд толгоонд орж ирдэг байлаа. Үүнээс гарахын тулд депрессийг сайн талаас нь ашиглах ёстой. Өөртөө үл итгэх, санаа зовнох гэдэг бол нөгөө талаас нь харуул зориглохгүй амьдрахаа болж ямар нэгэн зүйл зорж байгааг илэрлэж бодохоор шийдсэн. Тэгээд хариу хайгаа болсон. Зүгээр л дугуй дараагийн бэлтгэлээ хийсэн. Бүр хэцүү үедээ шарж уруу шүндөлөөр уцтана. Тэр надад зүгээр л үргэлжлүүл гэж хэлнэ. Надад өөр ямар ч жижиг хэрэггүй байв. Үргэлжлүүлэх. Дахиад нэг өдөр. Дахиад нэг давталт. Дахиад нэг километр. Дээрээс нь миний өв зөвхөн жин ас хангалтгүй байлаа. Navy Seal орохын тулд ASVAB шалгалтад оноо авах ёстой. Анх би 44 оноо авсан. Надад хамгийн багадаа 50 хэрэгтэй. 5-7 хоногийн дараа дахин ганцхан шалгалт өгөх боломжтой байв. Би хуучин сурах аргатай буцлаа. Нэг уншаад ойлгохгүй бол дахин уншина. Тогтоохгүй бол бүтнээр нь хуулж бичнэ. Нэг удаа бичиж болохгүй бол 2, 3, 10 дахин бичнэ. Дууж байхдаа үрэл цээжлэнэ. Өдөр бүр би бэлтгэж байсан шигээ тархиаж бэлтгэж байлаа. Шалгалтын өдөр танхим суухад бусд хүмүүс тайван харагдана. Харин миний хувьд энэ ердөө нэг шалгалт биш байв. Би унал бүх зүйл дуусна. 3 сарын зовлон, хассан жин, өглөөрт болсон өдөр бүр, өвдөлтөө гүйсэн километр бүр бүгд хэрэггүй болно. Тэгсэн шалгалтын үеэр компьютер гацаж хариултууд эргэлзээтэй санагдана. Би өөрийгөө дахиад л уншглаа гэж бодов. Дүн гарахыг хүлээж суухдаа санал дээр тогтож чадахгүй байлаа. Эцэст нь шалгалтын ажилтнаа над руу хараад 50 гэж хэлв. Яг шаардлагатай оноо. Нэг ч оноо илүү биш. Гэхдээ тулгууч биш. Би бүх хүчээрээ тийм ээ гэж орилсон. Одоо надад үлдсэн зүйл нь жин байлаа. Сүүлийн 3-7 хоногт бэлтгэлээ бүрч нэмэв. Эцэст нь 135 кг жинтэй байсан би 87 кг болов. 3 сарын дотор 48 кг ассан. Би онцгой гентэй байгаагүй. Надад мэргэжлийн багш, үнэтэй дасгалжуулагч, төгс төлөвлөгөөч байгаагүй. Эхний өдөр 400 м-ч гүйж чадаагүй. Гэхдээ тэр өдрөөс хойш би өөртөө бууж өгөх зөвшөөрөл дахин өгөөгүй. Сүүлчийн өдрүүдийн нэгэнд би ээж амьдардаг газрын ойролцоох цөөрөм рүү очлоо. 12 дугаар сар. Моддын мөчөр цасан бүрхүүлтэй цөөрмийн гадарга мөсцсөн байв. Би мөсийг хагалж хувцастайгаа ус руу орлоо. Хүүтэн ус арьсыг хутгаар зүсэх мэт өвдгөж амьсгаа тасрав. Гэтэ энэ удаа би сандарсангүй. Уснаас гарч нойтон хувцастайгаа гүйж эхлэв. Зам дээр хүмүүсийн нэг нэгээр нь гүйсэж төрүүлнэ. Би улам хурдаа нэмлээ. Тэр үед би өнгөрсөн амьдралаасаа зүгтж гүйгээгүй. Ирээд өрөөгөө гүйж байлаа. 3 сарын өмнө би 135 кг жинтэй харгуу галтгоонд жомны араас мөлгөж авсан. Одоо би дэлхийн хамгийн хүнд сэргийн сургалтуудын нэг рүү ороход бэлэн болсон байв. Гэхдээ миний амьдрал зовлон хിവэрэ байсан.
өвдөлтөж алга болгоогүй. Харин ялгаа нь би өвдөлтөөс цугтаахаа болсон явдал. Би үнийг зориуд сонгодог болсон. Учир нь хүний биеийн мэдэрдэг ихний хязгаар жинхэнэ төгсгөл биш. Тэр бол тархич чамайг аюулгүй тухтай байхын тулд татсан ихний шугам төдий. Тэр шугамыг давчгал юм бол чи өмнөхөөсөө илүү хатан хүн болно. Сорил номер 3. Дургу зүйлээ хий. Сэтгэлийн хаттай болох ихний алхам маш энгийн. Дургу зүйлээ өдөр бүр хий. Чи юу хийх дургу вэ? Юунаас байнга бултдаг вэ? Юу хийх хэрэгтэй гэдэг мэддэг мөртлөө хойшлуусаарай. Өглөө эрт босох уу, гүүх үү, дасгал хийх үү? Хичээлээ давтах аяг тав угаах уу? Өрөөгөө цэвэрлэх үү, орс ажиллаа дуусгах уу? Тэр бүхнийг дэвтэр дээрээ жагсааж бич. Гэхдээ хэрэггүй зовлон хайж өөрийгөө зүгээр л тамлах тухай яриаг байна. Чамд хэрэгтэйж хийхийг хүсдэггүй зүйлсээ сонго. Тэгээд нэгийг нь хий. Маргааш дахиад хий. Нөгөөдөр ахиад хий. Эхлээд 2 км, дараа нь 5, тэгээд 10. Хизүү санагтгаа болох бүрд ачааллаа нэм. Одоогийнхаа хязгаарыг баг багаар дээшлүүл. Энэ сорилтын зорилго нэг удаагийн агуу амжилт гаргах биш. Амьдралаа баг багаар өөрчлөөд тэр өөрчлөлтөө өдөр бүр хадгалах. Ор хураах дургу бол өглөө бүр ороо хураа. Хүйтэн гарах дургу бол хүйтэн өглөөгүй. Хичээлийгээс залхдаг бол бусдаас 1 цаг илүү суу. Залуурчтай байгаа үедээ бос. Тархич өнөөдөр алгасчих маргааш хийж хангалттай хайжсан гэж шивнэх бүрд эсрэгээр нь хий. Учир нь 5 дахь үе сонгох бүрд чи сул дорой байдлаад хийж байдаг. Харин дургу өргөдөг зүйлээ хийж дуусгах бүрд сэтгэлдээ дахин нэг давхар хуйг нэмж байдаг. Тэгээ зүгтгхийн оронд түүн рүүгээ шууд ор. Таагүй мэдрэмж бол зогсох тохио биш. Харин өсөх боломж юм. Чи дургу зүйлээ хэдий ч нэ олон удаа хийн. Төдий ч нэ хүчтэй болно. Стресс, өвдөлт, дарамт ирэхэд өмнөх шигээ буцахгүй. Учир нь чи өөрийгөө аль хэдийнэ зориудаар хүн нөхцөл оруулаад дасгачихсан байна. Ингээд өнөөдөр нэг зүйлийг сонго. Чиний хийхийг хамгийн хүсэхгүй байгаа тэр зүйлийг. Тэгээд новшин шалтгаан тооцоолохгүй зүгээр л хий. 4-р бүлэг. Сүнсийг нь ав. Navy SEAL-ийн бэлтгэлийн тусгай програм болох баазын ихний үе шат ихсэн мөчөөс л багш нар биднийг хүн гэж харахаа болсон. Баазын зорилго булчин хөгжүүлэх бус. Хүний дотор нуугдсан сул дорой байдлыг ил гаргах. Айдас, эргэлзээ, залхуурал, өөрийгөө өрөвдөх сэтгэлийн нэг нэгээр нь ухаж гаргаад эцэст нь чамайг хонх цохиулан буулгаж авах явдал байлаа. Бидний дийлэнх нь бие бялдрын шалгалтад тэнцсэн хүчтэй залуус. Гэтэ хүчтэй харагдах нэг хэрэг. Хугарахгүй байх өөр хэрэг. Баасны 6 сарын сургалттай. Харин ихний үе шатны хамгийн аимшигтай сорилт нь 3 дахь 7 хоногт эхлэх 130 цагийн Хейлбек буюу 5-7 хоног. Бараг бүтэн 6 өдрийн турш унтахгүй. Хүтэн далаа дэвтэн. Нойтон хувцастайгаа элсэн дээр өнхрөн. Толгой дээр 90 кг орчим жинтэй зав өргөнгүйн. Хитэн 100 сунаалт гидсний таталт гүйлт усан сэлтгэн. Сүүлдээ өдөр шөнө гэж ялах боломжгүй болно. Хоол, нойр, дулаан гих хүний хамгийн энгийн хэрэгцээ хүрэл чамаас булааж аваад үлдсэн зүйл чинь үнэхээр хэн болохыг шалгана. Үүнийг би өмнө нэг удаа үздсэн байлаа. Анхны орлогоор баазын 230 дугаар ангид орсон ч 2 ууш өргөсөж цэртэй хайнаалган амьсгалж чадахгүй болсон. Би гарах хүсэл гаргаагүй. Гэтэ эмчийн тушаалаар сургалтаас төр хасагдаж дараагийн ангид шилжсэн юм. Тиймээс 231 дугаар ангитай Хейлбект орохдоо би анх удаа ирсэн хүн биш байв. Юу хүлээж байгаа би мэднэ. Хүүд ус ямар мэдрэмж төрүүлэхийг мэднэ. Зав мөрөн дээр яс бутлаг мэд дардгийг мэднэ. Хүн нойргүйтгэхээр өөрийгөө яаж хуурч эхэлтгийг ч мэднэ. Багш нар бидний хэрхэн айлгаж, хагалж, нэг нэгээр маань хонх руу явуулахыг мэдж байлаа. Энэ удаа миний гол давуу тал булчин биш. Бэлтгэгдсэн оюун санаа байв. Манай ангийн биеийн өндрөөр нь 6-7 хүний бүрэлдэхүүнтэй завны багуудад хуваасан. Би Boat Crew 2 буюу завны 2 дугаар багт орж удалгүй ахлагчаар нь томилогдов. Багийн гишүүд бүгд өөр өөр. Нэг нь хүчтэйч сэтгэл зүйн хувь докторгүй. Нөгөө нь хурданч өвдөл мэдрэхээр сэтгэл нь уурдаг. Өөр нэг нь чимээгүй болгож найдвартай. Хейлбек зөвхөн өөрийгөө аварч болохгүй. 7 хүний нэг нь сулрахад зав бүхэлдээ хаазайна. Нэг хүн хурдаа алдахад бүгд хоцорно. Нэг нь бууж өгвөл бусын тоолгодож бууж өгөх бодол орж ирнэ. Тиймээс би нэг зүйлийг ойлгосон. Багийн ахлах шидэг хамгийн хүчтэй харагдах хүн биш. Хамгийн хэцүү мөчөд бусдын өмнөөс шийдвэр гаргаж чадах хүн. Хейлбек эхлэхээс өмнө би өөрийнхөө шалтгааныг дахин санав. Би яагаад энд байгаа юм бэ? Яагаад гэвэл 135 кг жинтэй хархуу галтгоон жовны яраас мөлгөж байсан хуучин амьдралдаа буцахгүй тулд айх болгондоо зөвхөн хуучин Дэвидийг алахын тулд нэгэнт ихэлсэн бол дуустал нь явж чаддаг хүн гэдгээ өөртөө батлахын тулд. Учир нь яагаадаа мэдхгүй хүн зовлон өөрлөхөд зүгтх гарц хайдаг. Харин шалтгаан нь хангалттай хүчтэй бол хүн гарц бус дараагийн алхмаа хайдаг. Хейлбек ням гарагийн шүн гинт эхлэв.
Тесрэх бөмбөг дэлбэрч бууны шимээ тачигнан багш нар бидний нүүрлээ ус цацаж ийсэн дээр өнхрүүлэн тасралтгүй хашгирч байлаа. Хүүтэн ус биеийг хатгаж нойтоос арьсны завсар бүрд орно. Бидний далаад оруулж гаргаж дахин ийсэн дээр өнхрүүлнэ. Нойтой хувц арьсыг үрж шарх бүр давстай усан шатаж байв. Хэсгээ хугацааны дараа хүмүүсийн царайнаас өөртөө итгэл алга болж эхлэв. Тэдний нүдэнд ганцхан асуулт харагдана. Би үүнийг хэрэг удаан хийсэх вэ? Гэхдээ энэ бол буруу асуулт. Хэрэг удаан үргэлжлэхийг бодох тусам 130 цаг бүхэлдээ толгойд ирчин нэг дор бууж ирнэ. Тиймээс Хелвигийг би бүтнээр нь хараагүй. Дараагийн хоол хүртэл, дараагийн даалгавар хүртэл, дараагийн 10 минут хүртэл, заримдаа ердөө дараагийн нэг алхам хүртэл амьдарч байлаа. Хүн асар том зовлон нэг дор үрэх гэж оролдохороо шантардаг. Харин түүний жижиг хэсгүүдэд туваавал тисэж чадна. Уулын сүрийг хараад бүү ээ. Одоо гიშгэх ганцхан алхмал хар. Би заваа толгоон дээрээ өргөж далайн эргээр гүйж эхлэв. Зав жинтэй байсан ч жин гол асуудал биш. Хэдэн цагийн дараа мөрний арьс сулгарч, хүзүү татаж, гар мэдээгүй болно. Тэгсэн ч завыг буулгаж болохгүй. Хин нэний гар сулгархад бүх чинь бусдын толгоон дээр бууна. Багш нар завны хажуугаар алхаж "Чи дууссан. Чи энд байх ёсгүй. Хонх руу яв" гэж орилно. Тэд бидний биеийг бус, бодлыг хатагладж байлаа. Тэд чам шинэ айдас өгөх шаардлагагүй. Дотор чинь аль хэдийн байгаа айдсыг чанга дуугаар хэлж өгөхөд л хангалттай. Чи сул дорой, чи бүтлгүүтэн, чи энд байх ёсгүй. Ингэж сонсох хүнд эдгээр үгс үнэн мэт санагдана. Тиймээс би багш нарын үгийг үнэн эсгэрэн сонсоогүй. Тэдний зорилго нь юу вэ гэж бодсон. Намайг зогсоох уу, багийг задлах уу, өөрийгөө өрөвдүүлэх үү? Зорилгыг мэдхэд үгийн хүч нь багасдаг. Багш намайг доромжилж байна гэдэг нь түүний үг үнэн гэсэн үг биш. Бөөдкрүүдөө ихний уралдаануудад сайн байгаагүй. Бид заримдаа хоцорч, ялагдсан багуудад өгдөг нэмэлт шийдвэрлийг хүртэнэ. Ядарч туйлцсан үе дахин далаад орж, дахин ийсэн дээр өнхрөх нь биеэс илүү сэтгэлийг угална. Бид яагаад дахиад бус нь амарч байхад яагаад бид гэж бодогдно. Гэхдээ би өрөвдүүлэх дуугаалыг тарж, багийнхандаа богино тодорхой тушаал өгч эхлэв. Толгоогоо өрг, алмаа даруул, заваа бүү буулга, дараагийн багийг гүйц. Сунжирсан үг сэрэггүй. Учир нь хүн нөхцөл хүний тарих олон зүйл боловсруулах чадваргүй болдог. Тэр үе сайн удирдахч үг товч ойлгомжтой шууд байх хэвээр. Хамгийн гол нь би бусдад хий гэж хэлсэн зүйлээ өөрөө хэлж хийдэг байлаа. Зав хүнтэй байвал би мөрөө хэлээ төлгөн. Хэнийг удаашрал түүний хажууд очино. Бус хүн зовж байхад би нүүрэндээ зовлон харуулахгүй гэж байна. Би өвдөөгүйдээ биш. Миний царай багийнхаа сэтгэлийн тойл олж байсныг мэдчихсэн учраас. Ахлагч айцаа нуух албагүй. Гэхдээ айцтай удирдагдаж шийдвэрээ гаргадаг байж болохгүй. Нэг шөнө бидний бие бүрэн сольдож хүмүүс баг унтаж явах үед бид уулж эхлэв. Багш нарын бидний доромжлохтой ашигладаг дууг эргүүлээд өөрсдийг нь эсэрдүүлв. Эхэндээ ганцаараа дуусан. Улгүй манай багийнхан нэгтэв. Дараа нь инээлдэж эхлэв. Бидэнд хөгжлөөс учраас биш. Өвдөлтийн удирдахыг шийдэж байсан юм. Багш нар биднийг зоож чаднаа. Гэтэ тэр зовлон юу гэж тайлбарлахыг бид өөрсдөө сонгож чадна. Тэр мөчд би нэг зүйлийг ойлгосон. Таагүй нөхцөл байдлыг заавал төвчих албагүй. Түүнийг давуу тал болон ашиглаж болно. Хүүтэн байна уу? Бусдад ч хүүтэн байгаа. Ядарсан уу? Өсөлт өвчин ч ядарсан. Айж гин үү? Чамайг айлгаж байгаа хүн ч төлөвлөгөөнд бүтлгүүдээс айдаг. Дулаан үргэлжлсээр байхад хүн бүр адилхан шаналдаг. Ялгаа нь хин тэр шаналлыг өөрийн тал ашиглаж чадах гэдэгт оршино. SPG гэх багш манай багийг дайн ойлно. Бид сайн байсан шийтгэх нь бид ясан ч дахин гүйлгэн. Бид баг хуурах төгөхөд уламж хангална. Нэг удаа би завиндор зогсож байхдаа түүний над руу ширтэж байгааг харлаа. Тэр миний хизээс хөрхийг хүлээж авв. Тэгэхээр би нэмсгэлээд "Та яагаад ингэж байгаа би мэдэж байна. Би таны харж байсан хамгийн хүчтэй новш учраас тэр" гэж хашгирлаа. Манай багийнхаа инэв SPG-ийн царай өөрчлөгдөв. Тэр миний биеийг өвтгөж чадсан. Гэтэ миний толгойд орж чадахгүй гэдгээ тэр мөчтөд ойлгосон. Бид заваа улам өндөр өргөж "Can't hurt fucking boat crew too" гэж хашгирлаа. Ядарч өгөх гэж байсан хүмүүсийн алгаа дахин уртсав. Энэ бол миний сүнсийг авах гэж нэрсэн арга. You have to attack. You have to keep attacking. The enemy has to know he is not going to give up. You must break the soul of whatever the fuck is in front of you. That's what I realized. I was never breaking the soul of anything in front of me. So that's why I came up with a thing called Taking Souls in my book. They tell you how you're supposed to feel. So you are feeling that way. I was like, don't let these motherfuckers tell you how you're supposed to feel.
So I was getting my boat crew all jacked up. I said, we're going to take these motherfuckers' souls. So when they had us doing this simple thing that guys were struggling with, Boat Crew 2 was just launching the fucking boat in there, yelling, yeah, you can't fucking hurt us. Can't hurt Boat Crew 2. And I looked on the instructors' faces and it looked like someone had just fucked with their soul. And I looked at my guys in my boat crew and I said, hey, guess what? Those motherfuckers aren't fucking tonight. We own space in their fucking head. We own space. They're going to think about us tonight. Сүнсийг наавна гэдэг хүнийг доромжлох, зодох, устгах тухай биш. Чамайг өвөө хийн гэдэгтээ итгэсэн хүний итгэлийг эргэлзүүлэх тухай. Би яажаг үеийг амархан. Чамайг бууж өгнө гэж хүлээж байхад нь улам хүчтэй бол. Чамайг уйлна гэж бодож байхад нь инээ. Чамайг алдаа гаргана гэж найдсан үед нь ажлаа түүс гүйцэтгэг. Тэдний чамд өгсөн дарамтыг түш олгон буцаагаад өгч. Гэтэ үүнийг сохроор хийж болохгүй. Сүнсийг нь авахын тулд эхлээд өөрийгөө тань. Тулаанд орохоос өмнө нөхцөл байдлаа сайдар судал. Ямар дүрм заавал мөрдөх ёстой вэ? Аль хэсэгт нь цаанаашаа гаргаж болох вэ? Чиний хамгийн хүчтэй тал юу вэ? Чиний сул тал юу вэ? Өрсөлдөгч нь юу ашиглаж чамдад дуулдах вэ? Чи өрчлөн мэдэж байгаа сул талаа нуух гэж бүү оролд. Өөрөө нэрэл. Тимээ би үүнд юм уу? Тимээ би үнэн бүтлгүүцсэн, тимээ би айж гин. Чи өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрсөн бол дайсан чинь чиний сул талыг нууц зэвсэг шиг ашиглаж чадахгүй. Хин нэгэн чамайг тарган гэж дормжлох гээд байна уу? Чи тарган гэдэг аль хэдийн хүлээн зөвшөөрөөд жингээ хасахын төлөө ажиллаж ивэл түүний хүч чам наалдахгүй. Чи шалгалтанд унжсэн үү? Үүнийг нуухын оронд тимээ унсан. Тиймээс энэ удаа 2 дахин их бэлдсэн гэж л. Өөрийнхөө үнээс цогтгоо болсон хүнийг үнээр нь айлгаж хинч хизэж чадахгүй. Дараа нь өрсөлдөгч ажил. Түүний төвчээр хаан дуусдаг вэ? Юунд сандардаг вэ? Чамайг ямар хариу үйлдэл үзүүлнэ гэж хүлээж байгаа вэ? Түүний хүлээлтийн эсрэг нь ажил. Ажлын байран дээр дарга эсвэл хамтрагч нь чамайг дутуу үнэлдэг бол гомдлож цаг алах хэрэггүй. Бэлтгэлээ нууцсан хий. Ажлаа хугацаанаас өмнө дуусга. Бусдын 100% гэж боддог газар 120% гарга. Чамайг унахыг хүлээж буй хүний нүднээр дахин бос. Хамгийн хүчтэй хариулал хэрүүл биш. Үр дүн. Гэтэ дайсныхаа сүнсийг авахын өмнө өөрийн доторх дайснаа дарах ёстой. Зовлон зүдгөр орилдоо хүрэхэд хэн буугач нэг асуулт заавал гарч ирнэ. Яагаад би үнийг хийж байгаа юм бэ? Хариултаа өрчлөн бэлдээг бол тэр асуулт чамайг идэнэ. Тиймээс амьдралынхаа том тулаан бүрийн өмнө яагаад тодорхойл. Чи хэний төлөө дэмсэж байна? Юунаас цогтохгүй гэж шийдсэн бэ? Бууж өгвөл хэн болж үлдэх вэ? Тэс чадвал хэн болох вэ? Би зовлон бүрийн дунд өөртөө нэг зүйлийг сануулдаг байлаа. Бүх зүйлд дуусах цаг гэж би хийдэг. Даарч дуусна, гүүж дуусна, хэлвик дуусна. Өвдөлт мөнх биш. Тиймээс зовлон ирэх үед энэ хизэж дуусахгүй гэж бодох хэрэггүй. Энэ заавал дуусна. Харин дуусахад би хэн болох вэ гэж асуув. Шантрах төсөн үедээ би заримдаа 1-2 секунд инээмсэлдэг байв. Инээх нь асуудлыг арилгахгүй. Гэтэ тэр богино мөчөд өвдөлт миний эзэн байха болдог. Гогинсийн тайлбарласнаар инээх, хашгирах, эргээр хариу үйлдэл үзүүлэхэд эндорфин ялгарч, амьсгал болон биеийн хариу урвал сайжирч болгоч гол өөрчлөлт нь сэтгэл зүй. Чамайг шантарлаа гэж бодож байгаа хүн гинт инээмсэл нь босоход өрсөлдөгчийн толгойд эргэлзээ орно. Энэ новш яагаад унахгүй байгаа юм бэ? Тэр эргэлзээ бол түүний хамгаалалтад гарсан анхны ан цав. Чи ёрол үрсмийн цанагцсан үедээ дахиад бүх хүчээ гаргаж чадвал ялт маш ойрхон байдаг. Гэхдээ ихэнх хүн яг тэр цэгийг гомн буугаад өчтдөг. Тэд өвдөлт, зовлонг, төгсгөл гэж андуурдаг. Гэтэл заримдаа өвдөлтийн оргилын цаан second wind буюу 2 дахь хүч байдаг. Тэр хүч ижидээр гарч ирэхгүй. Эхний болохгүй гэсэн тохиог үл тоож дахин нэг алхам хийсэн хүнд л гарч ирдэг. SPG Манабагийн эцсийн удаа хугалах гэж далаараа хөөв. Шүн хүчтэй салхи. Хархуу далай. 2-3 метрийн давалгаа завийг эргүүлэн шидэж байлаа. Бид хэдэн өдөр бараг унтаагүй. Би бүгэлдээ хавдаж, өвдөг, шагаа, мөр, нуруу өвдөн. SPG бидний нүрнээс айдас хайжав. Тэр намайг сөхрүүлэх сүүлчин боломж шиг бодсон байх. Харин би энэ мөчийг хүлээж айлаа. Тэр бидний давалгааны эсрэг завиад түлхүү оруулж, хол зайд сэлхийг тушаав. Бусд хүн эргэлзэж байхад би түүний нүд рүү хараад "Заваа авъя. Явцгаая" гэж багийнхандаа хашгирлаа. Давалгаа нүүрлөө зохиж, далаа ус ам хамарлуу цутгана. За бидний толгой дээр унаж, дахин эргэнэ. Харахад баг юу ч харагдахгүй. Гэтэ би давалгааг ажиглав. Хэдэн секундын зайтай ирж байна. Аль мөч доогоор нь шумбахгүй. Усны урсгал хаашаа татж байна. Айсан хүн зөвхөн аюулыг хардаг. Харин тайван хүн аюул дотроос гарцаа яадаг. Бид давалгааг нэг нэгээр нь давж далайн өмнөө орлоо. Завийг эргүүлээд буцаах үед
Би багийнхаа өмнөөс орилов. Асас хариу сонсогдов. Багийнхаа амьд бүгд хөдөлж байна. Бидний хуулах гэсэн дасгал бидний хамгийн хүчтэй мөч болж хувирсан. Далайн эрэгт буцаж ирэхэд SPG бидний чимээгөө ажиглаж байв. Түүний нүүрэн дээр үрдний адил итгэл байсангүй. Тэр бидний дахин ус руу оруулж олно. Дахин гүйлгэж олно. Дахин зоож олно. Гэтэ нэг зүйлийг аль хэдийн ойлгосон. Бид түүнд бууж өгөхгүй. Тэр мөчт бид түүний сүнсийг авсан. Хэлбэг дуусах үе шавар дуун зогссон 30 орчим хүн үлдсэн байлаа. Эхэндээ биднээс хавгүй олон хүн байсан. Зарим нь гимтсэн, зарим нь өвдсөн, олон хүн хоох цогж гарсан. Харин үлдсэн хүмүүс төгс биетэй байгаагүй. Бүгд хавцсан, шархалсан, доголсон, нойргүй баг танигдахгүй болсон байв. Гэтэ бид өмнөхөөс өөр хүн болсон. Багш Хэлбэг дууслаа гэж хаширхад би шавар дунд орж, инээлдэж, зарим нь уйлав. Харин би биеийн хүчээрээ дуусгаагүй. Өмнө нь өөрийгөө хязгаарлаж байсан Дэвидийг ардаа орхинд дуусгасан. Хэлбэг надад нэг зүйлийг заасан. Хүн өөрийгөө хүчтэй гэж бодохоор хүчтэй болдоггүй. Шантрах бүрэн боломжтой мөчөд шантрахгүй байхаар шийдсэн үед хүчтэй болдог. Амьдрал чамд хүүтэн ус хүн зав өгөхгүй байж болно. Гэхдээ чамд ялварлан гадуурхалт, бүтлгүүтэл, өвчин, мөнгөний асуудал, хэцүү ажил, уралд, ганцаардал өгнө. Нөхцөл өөр боловч асуулт адилхан. Өвдөл чамайг удирдах уу эсвэл өвдөлтийг түш болгон ашиглах уу? Чамайг дутуу үнэлсэн хүнийг үгэнд дарагдах уу эсвэл тэр хүнийг өөрийн чадварт эргэлзэл нь ажиллах уу? Өөрийн сул талаас зүгтэх уу? Эсвэл сул талаа нэрлээд, эзэмшээд, зэвсэг болгох уу? Өвдөлт заавал дуусна. Харин тэр дуусах үед чи бууж өгсөн хүн байх уу? Эсвэл өөрийнхөө шинэ үйлрийг бүтээсэн хүн байх уу гэдгийг өнөөдрийн шийдвэр чинь шийднэ. Сорилт номер 4. Босхийг нэрэг. Яг одоо чи хинтээ тулж байна. Чамайг голдог багштай юу? Чамайг үнэлдэггүй дасгалжуулагчтай юу? Чиний чадрыг дутуу үнэлдэг даргатай юу? Эсвэл новшин шаардлага тавьдаг үйлчлүүлэгчтэй юу? Тэр дайснаасаа нэгийг сон. Тэгэд үг хэлж, гомдлож, өөрийгөө өмгөөлгөө боль. Өөрийнхөө үн цэнийг няцаахын арга үр дүнгээр батал. Шалгалтад тэнцэгтүүдийн оноо авах хэрэггүй. Бүтэн оноо ав. Төсөл бичих ёстой бол тэгсээ бүү дуусах. Алдаа үүсэвгүй. Татгалзын аргагүй санал боловсруул. Борлуулалтын зорилго тавьсан бол арай хин хүрэх гэж бүүмөлөх. Тогтоосон хэмжээнд бут цохиж хэд дахин давуул. Даргачин шавд тоохгүй байна уу? Түүнээс эртэр, түүнээс орой яв. Бусдын хайсан ажлыг ав. Хин шаардаагүй тайлан боловсруул, хин ч анзаараагүй асуудлыг олж шийдлийг нь бэлэн тавь. Чамайг дутуу үнсэн хүнтэй маргалдах хэрэггүй. Тэр үнийг чамайг үнэлэхээс өөр сонголтгүй болго. Үүний тулд жирийн хичээл зүтгэл хангалтгүй. Дунджаас ялангуй дээр байх хангалтгүй. Тэнцэх босгыг давсан төдий үр дүн хангалтгүй. Чи шаардсан төвшөнд нь хүрэх биш. Түүнээс хамаагүй дээгүүр гарах ёстой. Доторчоо хуримтлагдсан уур, доромжлол, гомдол бүрийг энерги болго. Надтай яагаад ингэж ярьсаж байгаа юм бэ гэж ойлгохаа боль. Оронд нь би юу хийж чаддгаа та нарт харуулна гэж хэл. Тэгээ тэр ажлыг зүгээр нэг хийж дуусгахгүй. Амь нас чи үүнээс шатгалж байгаа мэтгий. Чиний дайсан хинж байж олноо. Багш, дарга, дасгалжуулагч, өрсөлдөгч, эсвэл үргэлж бууж өгдөг өмнөх чи өөрөө. Тэдний амыг үгээр биш, үр дүнгээр тавил. Өнөөдөр нэг зориг сонг. Түүний тэнцэх босхийг тодорхойл. Дараа нь тэр босхийг яаж арайхийн давах тухай биш, яаж холгойж давах тухай төлөвлөгөө гарга. Чамайг дутуу үнэлсэн хүний сүнсийг авах хамгийн хүчтэй арга бол түүнд буруу байсныг нь үр дүнгээр харуулах явдал. 5 дугаар бүлэг. Сэтгэлийн уяг. Баацын дараагийн том сорилт усан сангийн ёроолд эхэлсэн. Гар хүлэмийг хүлээд усан дайна. Ёроол хөрмөгцөө 5 өөр ус ууж, уяг бүртээ дээш хөвөн амьсгаагаа аваад буцааж шумбах ёстой. Энгийн сонсдож магадгүй. Гэтэ гар хүлч нь хүлээд, уушгч нь дүүрч, би чинь хүчил өргөж нэхин сандарч эхлэх үед ус сангийн ёроол үхлийн нүх шиг санагдана. Дээрээс нь миний өвдөг хидийн гимтсэн байлаа. Нэг хөл маань бараг хөдөлж чадахгүй. Би усны гадар руу гарах гэж бүх биеэрээ татвал өвдрөө цахилгаан гүөх мэт өвдөн. Багш сайг усны ирмэг дээрээс намайг ажиглаж байв. Тэр намайг аврах гэж ирээгүй. Намайг сандарч, олсоо буруу ийж, эцэст нь бууж өгөхийг л хүлээж байсан. Эхний усаа уу юу? Дээш гарч амьсгаа аваад дахин шумблаа. 2 дахь ус, 3 дахь, 4 дахь. Уушг минь дэлбэрэх гэж байгаа мэт болж, нүд харахуулж, тарих, боль, дээшээ гар, өгөх нь гэж хаширч байлаа. Тэр бүч нэг зүйл ойлгохтой. Айдас, өвдөлт, сандрал бүгд бодит. Гэтэ би тэдгээрийг даах албагүй. Би өмнө нь сөрөг мэдрэмж ирэх бүрт бүх хүчээ түүнд алдаж зүгтдэг байлаа. Харин одоо тэр энергийг өөр тийш нь чиглүүлж болохыг ойлгожээ. Сөрөг мэдрэмжлээ сүнсээс оруулаад бууж өгөхийн оронд түүнийг хүч болгон хувиргаж, нөхцөл байдлыг
эрүүлж олдог. Би усан сангийн ёроол байхдаа өөрийгөө өрөвдгөө болов. Миний өвдөг гимтсэн багш намайг зориуд онилж байна. Надад бусдаас хэцүү байна. Энэ бүхэн үнэн байж болох ч хинэж хэрэггүй үнэн. Энэ сорилтыг давах туслахгүй. Би өөрийгөө азгүй нөхцөл байдлыг хогрож мэд харахаа болж амьдралынхаа бүхнийг бэлтгэл сургалтын талбар гэж бодож эхэлсэн. Эцсийн усаа уяа дээшээ гарч ирэхэд сайкогийн царай өөрчлөгдсөн байлаа. Тэр намайг шантарна гэж бодсон. Гэтэл би түүний өмнө шантарсангүй. Өнгөрсөн бүх зовлон, хүчирхийлэл, арьс өнгөөр ялварлан гадуурхал, 135 кг-ийн Хелвигийн хүүт ус энэ бүхэн намайг зүгээр нэг шархлуулаагүй. Нэг давхар хуйг болгож байжээ. Гэтэ хуйг өөрөө бий болтгүй. Хуйг цогтох тутам хадуу болдог. Бэлгшэл чамайг автоматар хүчтэй болгохгүй. Түүний хэрхэн ашиглахаас бүх зүйл хамаарна. Нэг хүн зовлонгоо насан туршин шалтгаан болгодог. Нөгөө хүн нь түгээр сэтгэлийн ууйг уралдаг. Сэтгэлийн ууйг хангалттай бэхжүүлж чадвал ирээдүйд ямар ч хар дарсан зүйл чамайг дарсан, чамайг гинтэж чадахгүй. Гэвч миний бие хэдийн хязгаараа давсан байлаа. Өвдөгний өвдөлт нэмэгдэж, алах бүрд яс үргэлцэх мэт болно. Эмчэд үзүүлэхэд өвдөгний яс хугарсан байв. Ингээ баацыг дахин орхихоос өөр аргагүй боллоо. Би дахин бүтлгүүтлээ. 2 дахь удаад хугарсан өвдөг. Би 2 удаа Хелвигийг дууссан ч Невисэл болж чадсангүй. Баацын байрнаас гарч Индиана руу буцахдаа ирээдүйн бүрхэг байв. Галт тэргээр хэд хоног явахдаа би цонхоор харсан. Би эндээс дахин босч чадах уу? Эсвэл энэ удаа үнэхээр дуусна уу гэж өөрөөсөө асууж байлаа. Тэгэхэд нэг зүйлийг сансан. Би өмнө нь ч тамаас гарч байсан. Хүчирхийлэгчийн чөтгөрөөс уншиж чаддгүй хүүхэд наснаас 135 кг-тэй жоо мустагч амьдралаас Хелвикээс өмнө нь даван туусан бүх бэрхшээлээ санахад сөрөг бодлын тойргоос гарч болимоор анигсан сул дорой бодлыг тасалж дараагийн садыг давах хүч дахин гарч ирдэг. Чи өөрийгөө юу ч хийж чадахгүй мэдрэх үедээ одоогийн мэдрэмжээ бүү сонс. Өнгөрсөн хар чи өмнөд юуг давж гарсан бэ? Хизээ өөрийнхөө бодсноосоо илүү хүчтэй байж чадсан бэ? Тэр бол чиний нотлохоо. Тэр бол чиний сэтгэлийн ууйг. Баацын багш над руу залгаж сүүлчийн нэг боломж байгааг хэлэв. 4-7 хоногийн дараа шинэ анги эхэлнэ. Өвдөг бүрийн эдгээгүйч би буцаж болно. Гэтэ энэ миний 3 дахь бөгөөд сүүлчийн орлого. Дахин гэмтэл бүх зүйл дуусна. Тэр мөчд амьдралын өөр нэг цогт ирэв. Ихнэр жирэмсэн болсон байлаа. Бидний харилцаа хэдийн сүрч салтын ирэмт үрсэн. Би нөхрөөний өвдөж, ирээдүй эцгийн өвдөж, өөрийгөө бүтлгүй хүмэд мэдэрч байв. Би ээждээ энэ тухай хэлэхдээ уйлсан. Бас тэр буу, тесрэг бөмбөг хүүт ус, нойргуудлын өмнө уйлааг өхөн ээжийнхээ өмнө хүүхчиг уйлав. Учир нь миний биеийн шархнаас илүү гүн шарах дотор минь байсан юм. Би амьдралынхаа туршид хүчтэй харагдахыг хичээсэн. Гэхдээ дотроо өөртөө итгэлгүй, хайрлагдахгүй үлгээс айдаг, хүмүүсээс зугтдаг хэвээр байлаа. Хүний амьдралын суурин булчин, мөнгө, албан тушаал биш. Энэ бол харин зан чанар. Суурь нь хагарсан байхад дээр нь хідэн амжилт авахулсан ч бүх зүйл гахна. Тийм учраас сум нэвтршгүй сэтгэлтэй болохын тулд айдас, түгшүүрийнхэн үндэстэй нүур тулах ёстой. Өнгөрснөө үүсгэх тусам тэр чамайг араас ч нүдэртэн. Айцсан нуух тусам тэр улам томорно. Сул талаа хүлээн зөвшөөрөхгүй бол хин нэг нь түүнийг ч олж чиний эсрэг ашиглана. Харин өөрөө эхэлж нэрлвэл түүний хүч буурдаг. Тийм ээ би айдаг. Тийм ээ би өөртөө итгэдэггүй. Тийм ээ би олон удаа зогтсон. Үүнийг хэлэх нь бууж өгч байгаа хэрэг биш. Бодит байдлаа нүүр тулахын тулд газрын зургийг нь харж байгаа хэрэг. Өөрийнхөө сулдаалыг хүлээн зөвшөөрч тэдгээрийг багтаасан би ийм хүн гэдгийг ойлгож байж хүн өөрийгөө бүгд нь хүлээн авч чадна. Би өөрийгөө хуурамчтай төрөөр бүрхэж авчээ. Үүндээ миний бардам зам, айдас, төгшөрөл олон асуудлыг бий болгосон байв. Төгшөрөөсөө болж амьдралаа би өөрөө улам хэцүү болгож байсан. Үүнийг ойлгосны дараа асуудал алга болоогүй. Гэтэ дайсан хэн болох нь тодорхой болсон. Дайсан миний аав биш, багш нар биш, нийгэм биш. Миний айцаар удирдуулсан хуучин төр байлаа. Би 3 дахь удаага Баац руу буцав. Класс 235. 156 хүнтэй ихсэн. Би тэдний ихэнхээс ах 2 удаа сургуультаас хасагдсан өвдгөн бүрийн идгээгүй нэгэн байлаа. Багш давс намайг хараад "Чүүний дахин ихтэй бэлэн үү?" гэж асуув. Би бэлэн гэдээ хэлсэн. Үүндээ хинч Хелвикэд бүрэн бэлэн байдаггүй. Бэлтгэлтэй байна гэдэг өвдөхгүй гэсэн үг биш. Айхгүй гэсэн үг ч биш. Өвдөлт, айдас ирэхэд юу хийгээ урьдчилан шийдсэн байхыг л хэлнэ.
Хейлвиг 3 дахь удаага эхлэв. Тесрэх бөмбөг, хүүтэн далай, элс, хүн зав, нойргуудл, хөл, мөр, нурууны шарх. Би энэ бүхний хэдийн мэддэг байсан ч би өвдөлтийг хуучин найз шиг ухтаагүй. Дахин л хашгирч зогсохыг шаардж байв. Гэтэ оюун санаа бэлтгэгдсэн байсан. Бууж өгмөр болсон мөчөд өөрийгөө улам шахах нь сэтгэлийг жангалдаг. Хамгийн дургүй, хамгийн бага урамтай байгаа үедээ бүх хүчээ гаргах нь сэтгэлийн уяыг хамгийн урдын цусаар болдог. Өглөө босоод гүөх ямар ч хүслгүй байж болно. Гэтэ гутлаа өмсөд 20 минутгүй. Гүөх хүслгүй байсан ч 20 минут үргэлжлүүл бие алаад хүч гарч эхэлнэ. Хамгийн гол асуудал нь урам зориг эрхийг хүлээдэгт байдаг. Мотивац эхлэхийн өмнө ирдэггүй. Ихтэй хөдөлж ихсний дараа л ирдэг. Тиймээс мэдрэмжээ хүлээх хэрэггүй. Эхлээд хөдөл. Тархичин зүгт гэж хэлэх бүрд зүгтах бус туллахыг сонго. Өвдөлтөд авч бүх хүчээ гаргуул тэр айдас, адреналин чинь чамайг улам холд түлхэх түлш болно. Хелвигийн дундуур ангийнхан нэг нэгээр алга болж байлаа. 156 хүнээс 25 үлдэв. Бидний бие хавтаж, нүд хонхож, арь саагарч, урал хүрсэн байлаа. Нойргуудлаас болж хүмүүс зогсоогоороо зөөдлөнө. Би хоёр талын уушны өрөвсөлтэй болсон байв. Цэр, ус, ис холилдон, уушиг дүүрч, амьсгаа авах бүрд цээж утгаар зүсэх мэт өвдөн. Багш нар намайг эмнэлэг рүү явуулж болох л байлаа. Хэрвээ эмчэд хүрвэл сургалт дахин дуусна. Дөрөвдөх боломж байхгүй. Тиймээс би юу ч хэлээгүй. Ханиалгаж, цэрээ залгаад бусдын хамт ус руу орсоор л байлаа. Энэ бол ухаалаг шийдвэр байсан гэж би хэлэхгүй. Гэтэ тэр мөчөд миний амьдралын зорилго ганцхан байв. Дуусгах. Хелвигийн төгсгөл багш дууслаа гэж зарлав. Надад баярлах ч нэг хэвүүлдэг байсан. Учир нь бааз дуусаагүй. Усан сургалт, шумбалт, газрын сургалт бүх зүйл цаана үлдсэн. Би энэ байдал уламд ордов. Хөл автаж, шагаа ажиллахаа болж, гүүх бүрд ясгуурч байгаа мэт өвдөн. Нэг өглөө 1 милийн гүйлт эхлэхэд би бараг алхаж чадахгүй байлаа. Хар өмс хутлаа өмсөд шагаа болон хөлөө туузаар чанга оров. Нэг давхраг, дахиад нэг давхраг. Өвдөлт алга болоогүй. Зүгээр л хөлөөс алж унтахаас хамгаалсан хэрэг. Тэгэд гүйлт эхлэв. Ихний алхам өвдөлт тархи руу цахилгаан мэт цоглоо. Нэг алхам, дахиад нэг алхам. Хэсэг хугацааны дараа би өвдөлтийг хүлээ авч эхлэв. Болчин хаалж, амьсгал тогтворчж, тархины хашгираа намдав. Тэгэд гайхалтай зүйл боллоо. Өвдөлт далайн түрлэг шиг айжмаар татарч эхэлсэн. Өвдөлт бүрэн алга болоогүй. Харин би түүнээс хүчтэй болсон юм. Энэ бол сэтгэлийн уугийн жинхэнэ утга. Зовлон мэдрэхгүй болох биш. Зовж байсан ч үйлдэл үргэлжлүүлэх оюун бодол. Айдасгүй болох биш. Айдас байсан ч ураг шалгах тэмүүлэл. Сүүлийн усан шалгалтууд ирв. Уснаар удаан сэлэх, амьслаад өвжих, хэрэгслээ тайлуулж буцаан хөсрөх. Багш нар чамайг зориуд сандрах үед тайван байх ёстой. Үүн ус миний хамгийн том айдас байв. Одоо би усанд орж айцаа ажиглаж чаддаг болсон. Тархи сандрахыг тушаана. Би амьслаа удаашруулна. Тархи дэшээ цугтахыг шаардна. Би дараагийн хөдөлгөөнөө л хийн. 3 дахь удаагийн орлогоор бүх шалгалтад авлаа. Эцсэн Сан Клементэ арал дээрх сүүлчийн үе шатыг дуусгаж, баазын төгсөлтийн чагсаал зогсов. Америкийн туг салхинд хийсэж 130 гаруй хүнээс үлдсэн цөөхөн хідэн хүн жагсан. Ээж маань ирсэн байлаа. Түүний нүдэнд баярын нулимс гялцж байв. Би анх эхлэхдээ өөрийгөө бүрэн өөрчилж дуусна гэж бодсон. Үндэ бааз намайг төгсөн болгоогүй. Харин хүний сэтгэлд ямар их нөөц нуугдгийг надад ойлгуулсан. Хүн хідэн удаа унсна гол биш. Унах бүрдээ юу авч болсон л чухал. Би 2 удаа баазаас хасагдсан, өвдөг уурсан, ууш өрөвсөн. Гэр бүл, мөнгө, ирээдүй бүгд ямарсан. Гисэн ч 3 дахь удаага эргэн ирж баазыг төгссөн Америк нэгдсэн улсын тэнгисийн сэргийн түүхэнд 36 дахь Африк гаралтай Америк Navy SEAL болсон. Гэтэ энэ төгсөл биш ээ. Эхлэл байсан. Би нэг зүйл баттай мэддэг болсон. Чамаа гинтээсэн зүйлсийг шалтгаан болгож амьдрах уу? Эсвэл тэдгээрээр сэтгэлийн ууй хийх үү гэдгийг чи өөрөө шийднэ. Хүн өнгөрсөн амьдралаа өөрчилж чадахгүй. Харин өнгөрсөн амьдрал чамайг цаашд хэрхэн удирдахыг өөрчилж чадна. Айцаас зүгтах тусам айц томорно. Нүүр тулж, өдөр бүр баг багаар давтах тусам хувийг цуцаарна. Тэгээд нэг өдөр амьдрал бүх хүчээрээ цогход чи унахгүй. Яагаад гэвэл өмнөх цохилт бүрийг дими өнгөрүүлээгүй. Чи тэдгэрийг өөрийнхөө хувийг олгосон байна. Сорил номер 5. Ялдаа төсөөл. Одоо төрслөн төсөөлөх сорилтыг хий. Нүдэ анаа зоригтой хүрсэн өөрийгөө яг боддоор нар. Чи хаана вэ? Ямар мэдрэмж төрж байна? Юу сонсож?
юу харж байна? Зорилготой хүрсэн өөрийнхөө дүрийг тархиндаа тооцоолго. Хүн өдөр бүр өөрийн хүчээр өөрчлөж чадахгүй олон зүйлсээ санаа зовж, ирч хүчээ өрн таран хийдэг. Тэр новшин шимээг зогсоо. Өөрчлөж чадах зүйлдэл анхаарлаа төвлөрүүл. Одоо замыг чинь хааж буй нэг саад эсвэл хүрхийг хүссэн нэг зорилгоо сонго. Тэгээ түүний биелүүлж байгаа төсөөл. Гэтэ зөвхөн байранд орж медаль зуусан сайхан мөчийг бүү хар. Зам тохиолдох зовлон гэж урьдчилан хар. Ядарн, төлөлгөө нурн, айдас иргэн ирнэ хүмүүс шамаа голно. Бууж өмөр санагдана. Тэр мөч бүр чи яаж хариулахад төсөөл. Бэлтгэсэн тарих асуудлыг гинти аюул гэж бус. Аль хэдийн танил нөхцөл гэж хүлээн авдаг. Дараах асуултуудад одооноос хариул. Чи яагаад үнийг хийж байгаа юм бэ? Юу ч амбаг урагш түлхэж байна? Бууж өгвөл юугаа алдах вэ? Тэс гарвал ямар хүн болох вэ? Мөдөлтийн голд орсон хойноо хариулт байхад оройтно. Хязгаараа давахын тулд доторх харах угаасаа зүхдахгүй. Тэндээс хүч авч хатуурчсан сэтгэлээ зэвсэг болго. Гэтэ нэг зүйлийг бүү андуур. Дүрслэн төсөөлөх нь хөдөлмөрийг орлохгүй. Буудан дээр хөвтөд ялдаа мянган удаа төсөөлөж юу ч өөрчлөгдөхгүй. Дүрслэл зөвхөн өдөр бүрийн хүн төлбөртэй нийлж байж л хүчтэй болдог. Өглөө бос, бэлгэлээ хий. Ядарсан ч ажиллаад дуусга. Хин шарахгүй байхад өөртөө өгсөн амлалтаа биелүүл. Үүнд мотивац биш, төмөр сахилгахад хэрэгтэй. Өнөөрөө 10 минут суув. Зорилгоо биелүүлсэн өөрийгөө хар. Замын зовлон өрчлөн хар. Тэр бүхэнд хэрхэн хариулахаа хар. Тэгээд маргааш босоод ихний ажлаа хий. Эхлээд оюун даяал. Дараа нь бодит амьдрал дээр новшин хөдөлмөрөөрөө батал. Ингээд энэ удаагийн дугаараа өнөрлөж байна. Нийт 10 бүлгээс энэ удаа 5 бүлгийн агуулгыг товчлоод та бүхэнд хурангууллаа. Хамгийн гол нь өөртөө шалгах тоочгоо болий. Хүнд хэцүү зовлонтой замыг зориуд албаар сонгоё. Барта замын цаанал чиний хүрхийг хүссэн. Нэг өдөр ийм болчих юмсан гэж мөрөөдсөн. Тэр мөрөөдлийн чи өөрөө байгаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Хэрвээ энэ контент маань 300,000 үзэл хүрэх юм бол part 2-оор үйлдэлсэн 5 бүлгийг яриа гэж бодож байгаа. Тийм болохоор энэ контентыг хэрэгтэй гэж бодсон найз нөхдүүд гэр бүл рүүгээ явуулаарай. Сошиал хуудсан дээрээ шеэр хийгээрэй гэж уриалмаар байна. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Баяртай.